Контентээ эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдаагүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Тайлагдашгүй бүхэнд шимтэгч талт ертөнд сувг. Хүүхэд байхад бүх зүйл сонирхолтой, бидний нүдэнд гайхамшигтай харагддаг. Харин том болох тусам асуудлууд чамтай хамт томорч, бүх зүйл ойлгомжгүй, айдас төрүүлж, хэцүү санагдан бид өөрсдийгөө хүчгүй, өчүүхнээр мэдэрч эхэлдэг. Гэхдээ чи амьдрсаар л хийх ёстой зүйлсээ хийсээр л байдаг. Амжилтанд хүрч олон зүйлийг ч олж авна. Гэвч юу ч чиний дотор орших тэр хоосон байдал, учир нь олдохгүй гуниг гутрал төгшүүрийг арилгаж дийлэхгүй хിവэр. Хичнээн хичээсэн ч, хичнээн хол газруудаар явж, амьдралын олон замаар явсан ч дотоод хоосрол, зовлон асуудлуудтайгаа нүүр тулна. Хайртай хүмүүс чинь үгүй болж зүрх шархлана. Аимшигтай зүйлс тохиолддог. Ирээдүйд ч тохиолдох олон аимшигтай зүйлсийг чи улам илүү тод мэдэрнэ. Өдөр тутмын амьдралын тасралтгүй асуудлуудын өмнө бүх зүйл өнгөө алдан бүдгэрнэ. Эцэст нь чи энэ бүхнийг хэрхэн даван гарахаа суралцдаг. Чиний мэдрэмжүүд мохож хайхрамжгүй болно. Юу ч чамд нөлөөлөхгүй байхаар өөрийгөө хамгаалдаг болно. Энэ бол чиний ухамсартай шийдвэр биш тул чи хизээ ийм болсноо ч сандаггүй. Амьдралд гүн орох тусам өвдөлт мэдрэгддэг тул аяндаа л чи түүнтэй зуралтгаа болчихдог. Одоо чамд бараг юу ч хүчтэй нөлөөлдөггүй, бас юу ч мэдэрхээ болжээ. Энэ бол хайхрамжгүй байдал биш, бас сэтгэл гутралж биш юм. Энэ бол эдгээр нэр томьёоны гадна орших, эсвэл яг дунд нь оршдог зүйл юм. Цав цагаан илстэй үзэгслэнд далайн ирэг дээр суухдаа ямар нэг сэтгэл догтлсон мэдрэмж эсвэл гуниггүй зүгээр гих мэдрэмжийг авна. Ерөнхийдөө амьдралчин хэвийн үргэлжилтгээрээ үргэлжилнэ. Өглөө бүр орноосоо босдог хിവэрээ зорилгоо дагна, ямар нэг амжилтанд хүрнэ. Гэхдээ энэ бүхэн яг л автомат мэт санагдана. Амжилтууд ч өмнөх шигээ сайхан мэдрэмж төрүүлэхгүй. Харин бүтлгүүтлийн шаналлаас төр зур холдох завсарлах төдий мэдрэгдэнэ. Чи бүх хүчээрээ урагшилсаар байдагч яг яагаад юуны төлөө гэдгээ мэдхээ болсон байдаг. Чи яг хизээ энэ дотоод хоосорлын төлөвт орсноо мэдгүй байж болно. Гэхдээ одоо энд байгаа нь үнэн. Ямартай ч юуны төрөнд үнийгээ таньж ойлгох нь чухал юм. Энэ бол хангалттай олон жилүүдийг олон зүйлстэй нүүр тулсан хүний зайлшгүй учрах ёстой байгалийн зогсоол юм. Гэхдээ мэдээч хэрэг энэ газарт удаан үлдэх нь таатай биш. Гарт үүссэн эвэр зарим талаараа арсыг гэмтгээс хамгаалж байдагтай адил, хайхрамжгүй байдалч мөн адил амьдралд тодорхой ач холбогдолтой байдаг юм. Сток үзэл, буддизм, даоизм зэрэг олон философийн урсгалуудад энэхүү хайхрамжгүй байх үл тоох зарчим нь голлох байр суурийг эзэлдэг. Жишээ нь сток үзлэр бол хүн өөрөө юуг хянаж чадах, юуг хянаж чадахгүйгээ ялгаж салгадаг байх нь чухал бөгөөд өөрийнх нь хяналтаас гадуурх зүйлсэд тайван, тэнцвэртэй байдлаар хандахыг зөвлөдөг. Сток философч Сенека хэлэхдээ амьдралын хүнд сорилтыг тайвнаар хүлээж авснаар зовлонгийн хүчийг саармагжуулж ачааг нь хөнгөлдөг гэсэн байна. Харин даоизмын сургаалт амьдралыг хянах гэж тэмцгээс илүүтэй түүнийг ойлгож байгалийн жамд нийцэн амьдрах нь илүү амар амгалан амьдралд хүргэдэг гэж заадаг юм. Буддизм болон орчин үеийн барууны философийн нэг хэлбэр болох физизмын үзлээр амьдрал угаасаа зовлон шанал юм гэсэн байдаг. Хүн альва зүйлд хит их ач холбогдол өгч, түүнд хит итгэж найдснаас болж л зовдог байна. Энэхүү зовлонгоос ангижрахын тулд хорогдох сэтгэлээ тавьж чадсанаар л зовлон давж чадна гэдэг. Гэхдээ үнийг хэтрүүлбэл огт өөр асуудал үүснэ. Бүхэлдээ эвэршсэн гар юу ч мэдрэх чадваргүй болж, альва зүйлийн нарийн ширийн мэдрэмжийг мэдэрч чадахгүй болдог. Арсны зөөлөн байдал, даавууны торгомсог чанар, элсний зөөлөн ширхгийг ч ялган мэдэрхээ болдог. Үннийг хэлэхэд бидэнд зөвхөн бамбай байхад л хангалттай атал бүхэл бүтэн цайз босгоод байдаг. Хит их хатуужил, хайхрамжгүй байдалд автснаар сэтгэл хөдлөлөө огт мэдэрч чадхаа болдог. Магадгүй хайхрамжгүй байдлын хамгийн аюултай тал нь тэрхүү хайхрамжгүй байдлын үр дагаврын талаар хүртэл бид хайхарч үзэхээ болдог явдал байх. Гэхдээ хэрвээ чи гараа эвэршүүлэхээ болж түүнийг эргээд мэдрэмтгий болгохыг хүсвэл нэгдүгээрт тэр үйлдэлээ хийхээ болоод
Хоёрдугаарт эврээ арилтал нь хугацаа өгөх шаардлагатай. Үүнтэй яг адилаар чи хит сэтгэл хөдлөлгүй, хайхрамжгүй байдлаа зөөлрүүлмээр байвал амьдралдаа тогтмол хийдэг зүйлсээ өөрчилж, эсвэл зогсоож, өөртөө цаг хугацаа өгөх хэрэгтэй. Өдөр тутмын амьдралын хэв маяг, дадал зуршлаа өөрчлөх, шин зүйл, шин сорилтууд турших, харилцдаг хүмүүсээ өөрчлөх хэрэгтэй. Мөн альваад хандах хандлага, ертөнцийг харах өнцгөө өөрчлөх хэрэгч гарч болох юм. Эдгээрээ хийхэд амар байхгүй. Гэхдээ Альберт Камюгийн хэлсэн өвлийн эд хүүтэн дунд би дотроосоо ялагдашгүй 100 цагийг олж нээсэн билээ. Гэх үг чамд тус болж магадгүй юм. Эцсийн эцэст амьдрал уйлралтай адил хувьсаж өөрчлөгддөг. Бид үргэлж ирж хүчтэй, сэтгэл хөдлөлөөр дүүрэн, өөдрөөх сайхан сэтгэлтэй, амьдралын сайн сайхныг гүнзгий мэдэрдэг байж чадахгүй. Бид үргэлж гэрэл цацруулж, халуун дулаан уур амьсгалыг түгээж чадахгүй. Гэхдээ өвлийн хүүтэнд засан дарагдсан хөрсч, дулаан улирал ирэхэд шинэ амьдралыг ургуулах чадвартай байдаг шиг, чиний доторч бас шинэ амьдралыг цэцэглүүлэх чадвар бүрэн хадгалагдаж байдаг. Чиний дотоод ертөнц бүтээлч байтал альвааг харах өнцөг, бэрхшээлийг даван туулах чадварууд чинь бүрэн бүтнээрээ байгаа. Хэрвээ чи анханасаа ийм байгаагүй л бол чи үрд энэ хിവэрэ байна гэж үгүй. Хэрвээ чи үрд ийм байх байлаач үүнд зогсож чадна. Амьдралын хүнд сорилтууд эсвэл хорвоо дэлхийн хүйтэн байдлын өмнө ч гэсэн өөрийн сонголт, хандлага, харах өнцөг, дотоод хүч чадлаараа дамжуулан өөртөө тайтгарал, утга учир, халуун дулаан байдлыг бий болгож чадна. Магадгүй бидэнд байгаа цор ганц зүйл нь дотор минь орших тэр ялагдашгүй 100 цаг байж болох юм. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Тайлагдшгүй бүхэнд шимтгч далд ертөнд сувг.